Тэгш байдал гэдэг бол эрэгтэй эмэгтэй ер нь хүн болж төрсөн бүх хүн эх орондоо эрэг тэгш амьдарч ажиллах тухай ур чадвар, олж авсан туршлага, альвааг харах, хандах өнцөг гэд олон талаараа ялгаатай хүмүүст төрийн үйлчилгээнд хамрагдах, төсөл хөтөлбөрийн үр шимээс хүртэх эвтэй таатай боломжийг бүрдүүлж байгаа тухай юм байна гэдгийг бид ойлгож бас хэлцгэж чадна. Гэвч бодит байдал дээр гендерийн тэгш байдлыг хангах нь хэлхшгээ амархан биш байгаагийн учир юу вэ? Бид өдөр тутам гэр бүл, ажлын орчинд хүмүүстэй харилцахдаа эрэгтэй эмэгтэй хүний биологийн ялгаа төдийгүй тэдний зам байдал, хийж гүйцэтгэх ажил үүргийн талаарх ойлголт, төсөөлөлтөд хөтлөгдөн удирдлага болгох тохиолдол олон гардаг. Энэхүү төсөөллийг гэр бүл, айл хөрш, ах дүү, хамаатан садан, сургууль цэцэрлэгийн орчин, хичээл, ном сонин, кино жүжиг, сүүлийн үед бол интернет гээд бүхий л их усүрээс олж авсан байдаг. Бидний цуглуулсан энэ мэдээлэл бараг л шүүл түргүй хуулагдаж насан туршийн програм болон үлддэг онцлогтой. Хэрв энэ програм цаг үедээ нийцсэн зөрчилд орохгүй байвал ажиллаад л байна. Гэтэл гендерийн харилцаа буюу эрэгтэй эмэгтэй хүний ажил үүрэг болон амьдралын хэм маяг нь нийгмийн хөгжил, технологийн дэвшлийн нөлөөгөөр хурдтай өөрчлөгддөг учраас өнөөх хэвшид татсан програм нь гүйцэж чадахгүй алдаа өгч эхэлдэг. Өөрөөр хэлбэл бодит байдлыг хүлээж авах, хөгжиж дэвшихэд садаа болж ирнэ гэсэн үг юм аа. Үүнийг л гендерийн хэвшмэл ойлголт гэж нэрлэдэг байгаа юм шүү дээ. Жишээлбэл 50 жилийн өмнө жолооч ихэд эрэгтэй хүн санаанд ордог. Машины тэрэгний жолоо, тоормос араач эрэгтэй хүний бие бэлдэрт илүү нийцсэн байдаг байлаа. Гэтэл өнөөдөр эмэгтэй эрэгтэй хинэнч жолооч байхад хялбар болсон. Тогооч гэхэд эмэгтэй хүнээр төсөлдөг байсан бол өнөөдөр өндөр зэрэглэлийн эрэгтэй тогооч нар олширсоор байна. Гендерийг зарим хүмүүс эмэгтэйчүүдийн асуудал гэж ойлгоод байгаа нь ч хэвшмэл ойлголтын нэг хэлбэр юм. Эр хүн эршүүд, эм хүн эмэгтэйлэг байх нь зам ёсны асуудал. Харин эршүүд эсвэл эмэгтэйлэг байна гэдгийг хэрхэн ойлгож тайлбарлахаас хэвшмэл ойлголт болох эсэх нь шалтгаалдаг. Энгийнээр хэлбэл эршүүд гэдгийг хээгүй гүндүүгүй янгууч биш гихчлэн ойлгосны үрээр эрүүл мэндэд анхаарахгүй байх, сэтгэл зүйн хувьд дарамтанд орох асуудал эрчүүдэд түгээмэл тохиолддог. Мөн эмэгтэйлэг байна гэдгийг заавал өндөр өсгийтэй гутал өмсөх эсвэл эмзэг танхил байхтай холбож ойлгвол өөр тулан бусдад төвөгтэй байдлыг бий болгодог. Гендерийн хэвшмэл ойлголт гихч хувь хүн гэр бүл төдийгүй нийгэмд хэрхэн таагүй үр дагавар бий болгож байгааг охид хөвгүүдийн мэрэгжил сонголтын жишээгээр тодхон харж болох юм аа. Инженер болох гэсэн охиноо эмэгтэй хүнд зохихгүй хүнд хүчээр ажил учир багш болвол дээр биш үү гэх. Багш болох гэсэн хүүг эмэгтэйчүүд л багшуулдаг үсттэй. Арай эр хүний мэрэгжил сонгооч гих эцэг эхчүүд байсаар байна. Ийм хандлагын үрээр өнөөдөр сургууль цэцэрлэгт эрэгтэй багш өдрийн очихоо уруулсныг бид мэдэх билээ. Гендерийн хэвшмэл ойлголтын талаар удирдах ажилтнууд ойлгож мэдэх нь эрэгтэй эмэгтэй хүний талаарх өөрийн ойлголт, төсөөллөөр ажилтнуудтай хандах бус харин мэдлэг, мэрэгжил, ур чадвараар нь үнэлж дүгнэхэд ач холбогдолтой билээ.